30 хоногт 3 сая хоригдлуулъя 16 дахь өдөр хэрхэн өнгөрсөн бэ? За админ өглөө босоод энэ TikTok дээр хөөрхөн юм яваад тахаар нь хийж үзсэн. Тэгсэн чи өөрөө нөгөөдгөө харж инээсээр байгаа таарсан. Нөгөө 3 саяын үзэлт маань нэг явахгүйсэн чи энэ үзэлт маань бараг 1k урж илээ. За тэгээ админ гэртээ борцог хийгээд за жоргээд ахын байхгүй. Эсгэгч баг зэргийн сахар тэгээ шар тостой. За тэгээд бид хоёр нэг дуудлага авсан байгаа. Манайхаас хойшоо нэг гудамжаатай байна. Энд ирээд залгачаарай гэсэн. За тэгээд админ дуудлага авахгүй орлого олохгүй зөндөө зар тавьчих нэг дуудлага олсон. За манайхаас хойшоо нэг гудам ойрхон байгаад маргааш дахиад тусал залгуулна гэд орчлоод мөнгө өгсөн. За тэгээд шүр тотгон руугаа нэг туслын захиалга авчаад шүр тотгон руугаа явж байгаа. За тэгээд бид хоёр үлзийдээс дуудлаганаасаа гарчаад шүр тотгон руу явж байна. За тэгээ нөгөө суудсан муутай хүн байсан учраас жоохон суудсан мууц нь хагараад охин маань хөөрхөн байгаад байсан учраас охиноо жоохон байлгаж байгаа. Туслаа дуусахаас салгачаад гарсан байгаа. Мэдээж нөгөө туслын эмчилгээч асуудалтай болохоор. За шүр тотхондоо эмчилгээ хийх гээд ирсэн байна. Харин яг байрны дундуур нь гоё ороод ирсэн. Гөргө энэ нэг хайр өрмөр миний охин ч хөөрхөсөө. За сайн уу манайхаа. Бид хоёр өнөөдөр 3 дахь тусал эмчилгээгээ залгачаа 3 дахь хайлтсаа гаргаад зүгж байна. Одоо шөнө 12 өнгөрч байна. Охиноо ядарч шалтай тийм. Бэж яах. Тэ ямар ч ядарсан шинжгүй яваад байна. Нөгөө борцны гурил зураад тавьсан юм. Жоохон гурил байсан чи ямар их борцгуулж өө тий. Тэр ажил амжихгүй. Сая л өрөө тайрж ин да. Шөнө хэрцэгт. Тэгээд 3 тусал залгаад за тэгээ нөгөө гар урлалын модераторууд маань сар болгон хоримтлал цуглуулдаг байхгүй. Тэгээ энэ сар миний аав хэлж болоод нийт 396,000 болсон байна.